Сайн байцгаана уу? Байгальтайгаа хамтдаа цувралын ээлж дугаараар уулзж байгаадаа баяртай байна. Тэгэхээр бид нэр энэхүү цувралаараа байгалийн аялал жуулчлалыг хэрхэн явуулах вэ? Энэ аялал жуулчлалын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах вэ? Үүнд ямар хэрэгцээ, ямар нөөц байдаг талаар ерөнхий ойлголтыг өмнөх дугааруудаараа ярилцсан байгаа. Тэгэхээр өнөөдрийн ярих сэдэв маань юу гэхээр бид нэр тэрхүү аялал рекреацийн хэрэгцээгээ тэрхүү өмнө нь ярьсан аялал рекреацийн нөөцөө ашиглаад хэрхэн яаж үйл ажиллагаа явагддаг юм бэ гэдэг дээр ярилцахаар бэлдлээ. Тэгэхээр бид нэр өмнөх дугааруудад бахан ч гэсэн бас рекреацийн газар зүйн тухай мэдлэг олсон байх гэж та бүхэнд найдаж байна. Өөрөөр хэлэх юм бол бид нэр аялал жуулчлал дэлхийд даяараа хөгжиж байна. Рекреацийн үйл ажиллагаа, амар цувралын үйл ажиллагаанууд дэлхийд даяараа даяаршлын 90 зууны аж ахуйн томоохон шинхэн салбар болон хөгжиж байна шүү дээ. Энд хамаарагдахгүй хүн гэж байхгүй, хамаарагдахгүй улс орон гэж байхгүй болсон байна. Тэгэхээр энэ талын мэдлэгийг бас хуваалцах зорилгоор бусад улсуудын сурчлагыг ч гэсэн харилцан ярилцах зорилгоор бид нэр энэхүү цувралуудаа ингэж явуулж байгаа. Тэгэхээр энэ рекреацийн газар зүйн шинжилгээ ухаан бол өөрөө угаасаа л энэ байгаль ашиглалттай холбоотой аялал жуулчлалтай холбоотой үүссэн рекреацийн газар зүйн шинжилгээ ухаанаар энэ аялал жуулчлалын үйлдвэрлэл тэдгээрийг хэрхэн яаж байгаль ашиглалт хамгаалтын зохистой хэлбэр явуулах уу гэдгийг байгалийн аялал жуулчлалаар ингэж бид нэр гүнзгийрэн судалж ярьцгааж байна. Тэгэхээр энэхүү үйл ажиллагаа маань хизээ тэр хэрэгцээ үүсээд хэрэгцээгээ хангах нөөцийг ашиглаад үйл ажиллагаа маань явагдаж байна. Тэр цагаас эхэлж байгаа. Тийм учраас хүмүүсийн оюун санааны болоод бие бэлдрийн үйл ажиллагааг хэвэн байлгахад чиглэгдсэн байгалийн ч юм уу түүх соёлын ч юм уу нөөцөө ашиглаад тэр хэрэгцээг хангах зорилгоор явуулж байгаа энэ бүх үйл ажиллагааг бид нэр рекреацийн үйл ажиллагаа гэдэг байх нэ. Тэгэхээр зэрэг энэхүү рекреацийн үйл ажиллагаа маань бас хэд хэдэн төрөл байна. За түүнээс гадна рекреацийн нэг тэр цогц үйл ажиллагаа явагдахад бас хэд хэдэн энгийн үйлдэлүүд явагддаг. За жишээлх юм бол бид нэр устай холбоотой рекреацийн үйл ажиллагааг явуулъя гэж бодъё. За устай холбоотой гэдээ яхад бид нэр голын ирэг дээр завтайгаа аялах ч юм уу, эсвэл гол нуурын усанд сэлэх ч юм уу, эсвэл тэнд байгаа загас жараахаа усны ургамлыг ажиглах ч юм уу, эсвэл дайвинг нөгөө шумбдаг усан дотроо шумбах, далай тэнгис шумбах ч юм уу. Гэт дотор олон янзын төрөл спорт аялал адлын явдалтай аялал болоод тэгээд байгалийн аялал жуулчлалын олон төрлүүд бас байна. Тэгэхээр энэ бүхэн үйл ажиллагааг явуулахад чиглэгдэж байгаа тэр энгийн үйлдэлүүд бол харин ёстой хувь хүний өөрийнх нь рекреацийн сонирхол, хэрэгцээ, тэгээд тэр өөрийнх нь хэрэгцээгээ хангах үйл ажиллагааг явуулахад байгаа тэр нөөцийн түшиглэндээ. Тэгэхээр ямар нөөц байна тэндээ тохирсон үйл ажиллагаа явагдах нь шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ үйл ажиллагаа маань олон энгийн үйлдэлүүдээс гэж би ярьсан. Жишээлх юм бол бид нар санаар гулгах санаар гулгах гэхэд хэд хэдэн янзын энгийн үйлдэлүүд дотор нь байж ах жишээтэй. Өөрөлдөх юм бол бид нэр санаар зүгээр тэгшин цастаатай газраар гулгах юм уу, эсвэл бүр спортын мэргэжлийн төвшөнд гулгах юм уу, эсвэл өндөр уулнаас буух юм уу, эсвэл хаадтай хариалттай гулгалтууд байх юм уу, олон янзын төрлүүд. Тэгэхээр зэрэг энэ бол энэ үйл ажиллагаа маань өөрөө дотор олон төрөл тэгээд бас олон энгийн үйлдэлүүдээс бүрддэг байна. Жишээлх юм бол бид нар ингээд сайхан ойд ууланд явж байна тийм үү? Тэгэхээр зэрэг ойд ууланд явж байхад энэ ойн рекреацийн хэрэгцээг хангаад энэ явж байгаа үед ямар үйл ажиллагаанууд явагдаж болох вэ? Ямар энгийн үйл байна гэдгийг жишээгээр хэдүүлээ яриа. Жишээлх юм бол миний хувьд би ой судлаач биш тийм үү? Гэтэл би ойг сонирхоод ойд ингээд амарч аялах надад хэрэгцээ байсан учраас хүрээд ирчиж ой дотроо бүр ингээд хустай, шилмүүстэй, навчтай ингээд холимог ойг сонгоод үзсэн байх нь шүү дээ. Тэгэнгүүтээ энэ холимог ой дотор чинь
ойн одоо нөгөө яаруснаас нөгөө модны те ойн бонитет чанса тэгээд дээрэс нь одоо энэ ойн их хөөрхөн ингээд нөгөө өөрийгөө нөхөн сэргээж байгаа тэр зүйлийг танин мэдэх зорилгоор би ирлээ гэж бодоход миний үйл ажиллагаа бол энэ танин мэдэх чиглэлийн рекреацийн үйл ажиллагаа энд явагдахаар ирсэн байна. Тэгээд ингээ харахаар зэрэг өөрийгөө нөхөн сэргээгээд нэг хөөрхөн жижигхэн тэр ногоон жижигхэн одоо тий мөчөр гацуур тэнд дургацсан байна л да. Гэтэл тэрнээс арай томхон тэр таан урагчиж. Дахиад арай томхон нь энд урагчиж. За тэгээ бүр том нь одоо тэр дээр байж явах шийтэй. Гэтэл ингээд одоо ойн энэ жишээс олон зүйлсийг би ажиглаад харах тэр үйл ажиллагаа маань энэ дээр явагдах нөөц нь байж шít. Тийм учраас энэ үйл ажиллагаа явагдаж байна. Тэгээ энийг хараад би танд мэдхийн рекреацийн үйл ажиллагааг явуулаад зогсож байна л да. За дээрэс нь ингээд ойг ингээд ирд юм байна. За гэтэл бид нар чинь ой дотор ингээд явж байхдаа одоо ингээд хүмүүс ингээд одоо намар цаг болвол ингээд самар жимс түүх гээд олон үйлдэлүүд хийж явж байна. Гэтэл зарим нь өөр хэрэгцээ сонирхлоор тийм ээ. Жинхэнэ одоо тэр жимс түүх, самар түүх одоо тэр өшөөр ямар тэ үйлдэлүүд байна. Тэр хэрэгцээгээ ханхаар ингээд явхдаа ямар одоо зорилготой тэр үйлдэл явж гин гэдэг бас их чухал байхгүй юу. Тэгэхээр үнэхээр оюуны болоо тэр бие физиологийн хэвийн байдлаа хангах иш хүчээ сэргээж хэвийн байлгахад чиглэгдсэн тэр үйл ажиллагааны хүрээнд тэр зорилгоор хийж байгаа бол энэ рекреацийн үйл ажиллагаа болно. Тэрнээс биш нэг хулгай хийгээд юм уу те одоо эмийн урамлыг үнцээр нь тайлж хаяад явж байгаа бол энэ рекреацийн үйл ажиллагаа биш. Танин мэдэх зорилгоор олон рекреацийн үйлдэлүүд явагддаг л да. Тухайлах юм бол хэрхэн одоо яаж мөөгийг түүх үү? Тэгээд тэр мөөгөө түүгээд мөөгийн хүрээ байлаа гэхэд тэр мөөгөө олоод тий одоо хүнсний зориултайг нь хэрхэн одоо авч хизээ яаж зориултаар нь авч түүж болох уу? Тэгээд тэрнийгээ хэрхэн яаж борлуулж ашиг олох уу? Энэ бол байж болно. Бас тэрнээс гадна ингээд байгалийн энэ сайхныг ажиглаад хараад одоо яг энэ хэсгийг зурах, уран зураг авах, фото зураг хийх тийм ээ. Фото зургийг авах. За энэ бүх одоо үйл ажиллагаанууд ингээд өөрөөр хэлбэл энэ юу гэхээр зөвхөн ой гэсэн рекреацийн тэр үйл ажиллагааны дотор ойн рекреацийн үйл ажиллагааны дотор байгаа одоо байж болох хамгийн энгийн үйлдэлүүдийг би сая жишээ болгож ярьлаа. Тэгэхээр олон үйлдэлүүд энэ дотор бол явж идэг байх нь шүү дээ. За энэ үйл ажиллагаа бол бас их нөгөө рекреацийн газар зүйдэх системийн нутаг дэвсгэрийн системийн удирдлагын системийн одоо яг гардаж төлөвлөж хянаж явуулж явах хэрэгтэй ийм үйл ажиллагаа байдаг юм аа. Өөрөөр хэлбэл тэр рекреацийн үйл ажиллагаа үнэхээр рекреант амрагчдын хэрэгцээг хангаж чадхаар үйл ажиллагаа явагдаж байна уу? Яаж төлөвлөж явуулвал энэ явагдах уу? Хэрхэн яаж одоо үр дүнд хүрэх үү? Дараагийнх нөлөөлөл нь ямар байх вэ? Үнэхээр рекреацийн тэр үйл ажиллагааг явуулахад дэд систем нь хангалттай байна уу? Хүмүүсийн ая тухтай тий одоо тээвэрлээ зөөчиж чадж гин үү? За эсвэл хэрхэн одоо тэр үйл ажиллагааг явуулахад саадтай бэрхшээлтэй зүйл байвал тэрнийг хэрхэн яаж дэд бүтцийг хөгжүүлж сайжруулах вэ гэх мэт энэ үйл ажиллагааг цогцоор нь харж идэг менежментийн асар том ухаан бас байна л да. За ингээд дээрээс юу хайлаад ирвэ? Сайхан тунц буугаад ирлээ тий. Тэгээ нөгөө ойн рекреацийн үйл ажиллагаа дээр чинь бас ингээд энгийн үйлдэлүүд ороод ирж шүү дээ. Тунц ажиглах. Одоо энэ ингээд хөөрхөн жижиг хямрагнууд ингээд буугаад ирж шүү дээ энэ дээрээс. Тэгэхээр энэ бол ингээд ой дотор нөгөө энгийн олон үйлдэлүүд сая бид нэр ярьсан шүү дээ. Гэтэл дээрээс нь байгаль мэдсэн юм шиг тунц бууна. Яг тунц буух ямар мэдрэмж хүнд өгдөг тий. Яг энэ агшинд хүн ямар одоо сайхан байгалийн сайхныг мэдэрч болох вэ? Ингээд энийг мэдрээд энийг хараад ингээд одоо ингээд баясаад ингээд алхаад ингээд явж байгаа энэ үйлдэл маань сая бас нэгэн энгийн үйлдэл. Ингээд цогцоороо ойдох рекреацийн бүхэл бүтэн үйл ажиллагаа явагдаж байна. Өнөөхөн юм хэсэг дээр. За энэ мэтлэнгээр түүх соёлын нөөц дээр тэгээд одоо нөгөө түрүүчийн цуврал дээр ярьсан шүү дээ. Нөөцийн ангил дээр сайжруулсан ба одоо байгалийн өөрийнх нь унган нөөц гээд
Тийм ээ тэгвэл хаана ямар зориултаар энэ үйлчлэгээ явуулж байна вэ? Бид нэр одоо том симпозиум олон улсын хурлууд ч юм уу томоохон арга хэмжээ ивентүүд явагддаг. Тэр ч гэсэн Иркацийн үйл ажиллагаа. Тэр томоохон ивентүүд жишээлх юм бол одоо нэг ариун тагшин газар одоо долоолон ирээд ван тавих гэнэ гэхэл бараг 10 жилдээ цуглаагүй хүмүүс очиж ийн гэдэг чинь томоохон арга хэмжээ тэн дээр төвлөрсөн Иркацийн асар том танин мэдхүйн үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг. За бид нэр уулын тахилга гэж хийдэг тийм үү? Уул аваа тахина гэж тэгж байна. Тэгэл тэн дээр одоо тодорхой ёс зүй баримтлаад л үйл ажиллагаа явагддаг. За түүнээс гадна жишээлх юм бол бид нэр одоо зүгээр энгийн жишээнүүд авахад хүүхдээ сэлхлүүлээд тэг голын эргээр алхдаг, зугаалдаг, явдаг. За болоогүй зүгээр нэг сайхан одоо яван хулынгийн цэцэрлэг сүрэлэн ингээд байлаа гэхэд тэнд ямар сайхан яруу өршөлтэй уран тансаг үгийг сонсоод нэг хэдхэн минут суухтэй. Энэ бүхэн бол Иркацийн энгийн үйлдэлүүд. Тийм учраас ерөөсөө таны энэ оюун санааны хэрэгцээг хангах чиглэсэн түүх соёлын тэр үйл ажиллагаанууд байна уу? Одоо байгалийн үйл ажиллагаанууд байна уу? Таны өөрийн чинь тэр Иркацийн хэрэгцээг хангаж тодорхой нөөцлөл явагдаж байгаа бол энэ сая үйл ажиллагаа болж байгаа маа. Тийм учраас энэ үйл ажиллагааг ямар нөөцлөөр тулгуурлаад хаана хизээ хэрхэн яаж зөв үр дүнтэй өгөөчтэй тэ одоо зохион байгуулах вэ гэдэг бол тодорхой энэ мэргэжсэн менежерүүдийн мэдүүл зохих, хийх үйл зохих ажлууд байдаг. За үүгээс зогсохгүй энэ үйл ажиллагааг хэрхэн яаж явуулах талаар тухайн орон нутгийн иргэд бас тэ энэ төр захиргааны байгууллагууд болон ер нь энэ чиглэлийн үйл ажиллагааг эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагууд гэсэн бас анхаарч хэрэгжүүлж энийг аль болохоор байгальдаа эерэг нөлөөлөл үзүүлэх үүсээр аль болохоор хүмүүсийг түүх соёл байгалаа ашиглаж тэр оюуны болоод бие физиологийн хувьд амралтаа явахаас гадна түүнийг зөв ашигладаг, зөв хамгаалдаг, ингэснээр эх оронч үзлийг хүмүүжүүлдэг, байгаль хамгаалах үзлийг суулгадаг тийм энэ бүх үйл ажиллагаанд бол бүх нийтээр оролцох ийм ухамсарын үүднээс оролцох хэрэгцээ бас өнөөдөр байна. Яагаад гэвэл энэ үйл ажиллагаа маань маш их өргөн хүрээтэй явагддаг болсон байна шүү дээ. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Үйл ажиллагаа гэсэн ерөнхий ойлголтыг бид нэр хэд хэдэн жишээн дээр сая ярьлаа. За үүнээс гадна одоо олон улсын бизнесийн үйл ажиллагаа хийгээд явж байгаа ч гэсэн та үнэхээр танин мэдхүйн чиглэлээр өөрийнхөө оюун санааны хэрэгцээ хангаж байгаа бол энэ ч гэсэн та бүхний Иркацийн үйл ажиллагааны нэгэн хэсэг юм аа.